Хотоос сайдуу нэгэн жуулчны баазад ээлжид жуулчид ирлээ. Ирсэн хүмүүс голдуу Герман Францчууд байлаа. Сурсан зангаараа манайхан тэднийг ойр хаваар дагуулan явж айраг цагаан амсуулаад нүүр талхалдаг хідэн морин дээрээ аваачив. Ихэнх нь битүүхэн имэж байгаа харагданаа. Иймэрхүү үзэгдэл дассан адуучид тэднийг эвтэйхэн тайвшруулад моринд мордуулваа. Гэтэл нэгэн Франц эмэгтэй өөр хүнээр морио хөтлүүлэхээс сааргалав. Гадаадын хүмүүсийн эрүүл мэнд амнасыг хариуцаж явдгийн хувьд хөтөж бүсгүй түүнийг заавал хөтлүүлэх хэрэгтэй гэж хичнээн ядгсан боловч бүсгүй адуучны гарт $10 атгуулаад сэв хийтэл мордчихон тэрэ. Ийхүү сурамгаа байгаад нь тайвширсан тэд бүсгүйн жолоог тавихад ухсхийн давраад хэсэг зур шогшуулж байснаа цааш хурдлан давхилаа. Хүмүүс сандран "Хүү хаа яваарай, араас нь дагаарай" гэлцгээд тэднийг даган дадлага хийж байсан Франц хэлний ангийн оюутан бүсгүй араас нь ухс хийлээ. Морд бүгд эзэнтэй болсон байсан тул оюутнаас өөр араас нь явах хүн олдсонгүй. Бараг 30-аад минутын дараа тэд хамтдаа эргэж ирэх нь нэ. Оюутан бүсгүйн царай нэг л гайхсан, алмаарсан байдалтай байгааг хөтөж бүсгүйгээс өөр хүн анзаарсангүй. Франц эмэгтэй харин их л сэтгэл хангалуун байдалтай, царай нэг л тайван, инхри болсон харагданаа. Түүний эрүүл сарвал байгааг хараад тайвширсан хүмүүс дараагийнхаа ажилд оров. Харин хөтөж бүсгүй оюутныг хүмүүсээс зайдуухан аваачаад юу болсныг асуудал. Оюутан нэлээд тэнэгэлзэн байснаа түүнд ийхүү ярьсан юм. Франц эмэгтэй моринд тун гарамгаа нэгэн аж. Тэр оюутан охинд гүйцэгдэхгүй гэсэн мэт давхисаар бургас руу орсон гинэ. Оюутан охин бүсгүй араас явсаар чимээ гарсан зүхрүүд өгөхөд бургасны мөчрийг сөхөн харвал бүсгүй морины нуруун дээр гэдэлзэн хотолцож үсээ зулгаан тогширч байх нь тэр шүү. Охин чимээ гарахгүй хичээн сэм ажвал Франц эмэгтэй тачаангуугаар дуу алдах бөгөөд унаж яваа морио өргөтөл дээр нь хэсэг цогж байснаа чангаар ордуу тавин дэлийг нь алан унав. Тэр яг л дур тавьж байгаа хүн шиг харагдсан гэн. Бүсгүй хэсэг тайтгаран хэвтэж байснаа оюутан охины зүг инээмсэглэн даллаа. Тэгээд хажууханд хоржигдох голын зүг дэгдэн очоод түрийтэй гутлаад хайлан шидлээд дотоожтойгоо усанд оров. Охин хэдийгээр 19 нас хүрсэн боловч эмэгтэй хүн эр хөнгүүгээр таашаал авч болдог талаар тодорхой мэдлэггүй тул бүсгүйн үйлдэл бүхнийг алмайран ширтэнэ. Франц эмэгтэй оюутан охинд "Би энэ хэрэглэлийг морин дээр туршиж үзэгсэн гэж эртнээс хүсдэг байсан юм аа. Танай Монгол морд их зөөлөн явдалтай юм" гээд зөвхөн эмэгтэй хүндэл зориулан бүтээдэг дотоочтой хиймэл эрхтэн усан дотроос гаргаад ирхэн дээрээ. Охин түүний барьсан зүйлийг харахаас ч имэж байлаа. Энэ яриаг сонсоод хөтөж Франц эмэгтэйг хараанаасаа оогт салгасангүй. Хэд хоногийн дараа Франц хадагтай хөтөж бүсгүйгээс нэгэн зүйлийг аминчлан гуйв. Тэрээр жинхэнэ хөдөөгийн залуутай танилцахыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Хөтөж "Энэ бол боломжгүй зүйл" гэж ойлгуулахыг хичээсэн ч түүний нүд тогтворгүй гялалцахын зэрэгцээ сансандаа хүрэх гэж маш их хүсэж байгаа нэлт. Ингээд хөтөж бүсгүй тачаалагтай Франц эмэгтэйг хөлөс хэр үнэртсэн адуу малаас өөр юу ч мэдэхгүй жинхэнэ хөдөөний залуутай уулзуулж өгөхөө амлалаа. Тэднийг буцахын өмнөх өдөр бараан царайтай хэсэг улас ирхэн тэр. Нутгийн малчид гинэ. Өвгжүүр хүнээр ахлуулсан хэсэг улас гадаадынхантай 8 арилжаа ярих санаатай аж. Хөтчийн нүдэнд өвгчүүлийн ардхан чимээгүйхэн зогсож байгаа нэгэн бор залуу тусав.
Бадриун том биетэй хэрнээ маанагдуухан харцаар жуулчдыг тойруулан ширтэж байгаа тэр залууг хөтөж Франц эмэгтэй зааж өгөв. Бүсгүй сонжих мэт залууг тогтоон хэсэг харж байснаа хөтчийг ханцуунаас нь зуурсаар түүн дээр дагуулan очив. Өндөр нарийнхан биетэй, гүн цэнхэр нүдтэй, бор шаргал үстэй Франц эмэгтэйг Манер яг л амтны хүрээлэнгийн сармагчин харж байгаа мэт гайхан харна. Франц эмэгтэй түүнээс морь унуулж өгөхийг гуйхад залуу урайлгахан зөвшөөрөөд бүсгүйн гойлог хөлнөөс тэрэн моринд мордуулв. Тэгээд Франц хатагтаан гуйснаар араар нь сундлаад оролцох шугууд айжуухан алхалнаа. Эрэнцэн анхудаа гадаадын хүнийг ийм ойрхоноос харж байгаа тул бүх зүйл их сонирн байлаа. Бүсгүй монгол хэл мэдэхгүй ч түүний хүрэнтэж харлсан гар дээрээс урт хуруунуудаараа тас атхан жолоог давхар бариад айсан мэт байдгаараа чичрэх ажээ. Эрэнцэн бүсгүйг унахчихгүй хичээн бүсэлхийгээр нь тас тврээд шанхнаас нь сэвэлзэх сайхан үнрээр цээж дүүрэн амьсгалан. Бүсгүй хүн ийм үнэртэй байдгийг тэр сая л ойлгох шиг. Тэд сундалтан явсаар шугуйн захад ирэхэд бүсгүй зогсохыг гуйв. Эрэнцэн төрүүлж буугаад түүнийг тэврэн булгалаа. Бүсгүй гинэт толгоогоо даран гуйвснаа дороо суун тусав. Эрэнцэн айх гайхах зэрэгсэн хийл тойрон эргэлдэхэд бүсгүй хоолоогоо заан ямар нэгэн дохио үзүүлнэ. Эрэнцэн хэсэг гайхаж байснаа бүсгүйн цамцныхан дээд товчнуудыг тайлаад ингэр заамыг нь сэвлээ. Генет Франц эмэгтэй түүний гарыг барьж авснаа ингэртээ оруулан хөхөн дээрээ тавив. Эрэнцэн цочихдоо гараа угц татан авах гэсэн боловч бүсгүй түүнийг тавьсангүй. Тэрээр янагдуухан харцаар нүдрүүн ширтснээ үс сахал болсон нүүр рүү ягаахан уруулаараа тэмүүлхэн тэр. Энэ яваа насандаа нэг л бүсгүйгээс өөр эмэгтэйд ойртож үзээгүй Эрэнцэн эсэг алмаар нь сууснаа хүүхний аясыг дагаж уруул дээрээс нь эв хавгүйхэн үнэрлэн үнсэн тэр. Гэтэл бүсгүй аман дотоор нь хилээг үнзгийг шургуулснаа сонин чимээ гарган өөхөлж эхлэв. Яагаад ч юм Эрэнцэнд энэ чимээ юр болсон мэдрэмт төрүүлж тэр нэг л мэдхэд дээлийнхээ хормойг шуугаад бүсгүй ханаж цаддаггүй ухаан ягаан өргөөрүүн хүчцэн өөрийн эрхтнээ шургуулж орхив. Бүсгүй дуу тавин өөхөлсаар залуугийн урт үснээс зулгаан ямар нэгэн ойлгогдохгүй хэлээр зогсоо зайгүй өглөхөд Эрэнцэн яг л гүүн дээр харайж байгаа азраг мэт түүнийг эвдэж хэмхлэх нь холгүй зүтгүүлсээр байлаа. Өтөж сундалдан явсан хоёрыг эргэн ирэхэд гэрэлтэж ягаарсан Франц эмэгтэй царайнаас түүнийг сансандаа хүрснийг сая ойлголоо. Нэг иймэрхүү сонирхолтой үйл явдал та бүхэнд минь тохиолдож байсан бол доор комент хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай л да. Сонирхолтой шүү дээ. Айл эсвэл үгүй юу? За юу гээл өөрийн нуцаа бусдад илгээд байж гэнэ гэж юу байх вэ? Март.